Яаж амьдрах вэ? Амьдрах юу н хэрэг байна уу? За эдгээр асуултууд бол магадгүй хүн болгон өөрөөсөө асууж ирсэн асуултууд байх. Тэгээд эдгээр асуултууд нь экзистенциал буюу бидний мэдхээр оршихуйн философийн гол нь тавигддаг асуултууд байгаа. За тэгээд continental philosophy, за түүнээс гадна existential philosophy зэрэг эдгээр философийн урсгалууд маань бол харьцангуй сүүл буюу 18, 19, 20 дугаар зууны үеүүдэд нэлээд хүч төрөн орж ирсэн. Бүр ялангуяа дэлхийн 2 дугаар дайны дараа буюу 2 дугаар зууны сүүлийн хагаст 2 дугаар дайныг дагсан нийгмийн ороо бусгай байдалд ерөөхдөө энэ экзистенциал философи нэлээд хүчтэйгээр гарч ирж тухайн үеийн том энэ философийн одоо төлөөлөгчд маань гарч ирсний нэг нь бол бидний өнөөдрийн ярих байгаа Алжир гаралтай Франц философч Альберт Камю байгаа. За Альберт Камюгийн тухайн үед гаргаж ирсэн энэ философи маань өөрөө абсурдизм буюу амьдрал өөрөө хий хоосон чанартай тухай ийм философи байгаа. Тухайн үедээ бол экзистенциал философч юм биш үү гэсэн иймэрхүү үзэл хандлага ер нь бол ирдэг байсан ч түүнийг бол ницаадаг буюу би экзистенциал одоо бишээ. Миний абсурдист философи бол экзистенциал философоос өөрөө гэдэг байр суурийг бол маш баттайгаар өөрөө бол тавьдаг байсан. За тэгэхээр өнөөдрийн ярих байгаа дугаараар бид нар Альберт Камюгийн абсурдизм буюу амьдралын өөрийнх нь хий хоосон энэ мөн чанарын тухай ярилцгаална. Камю бол амьд ах үедээ маш олон жинтэй том бүтээлүүдийг нийтлүүлсэн байдаг. За түүний нэг алдартай бүтээл нь бол The Myth of Sisyphus буюу бид нар Sisyphus-ийн домог гэдгээр мэддэг ийм философийн эссе байгаа. Тэгэд энэ философийн эссе маань эхлэхдээ ингэж эхэлдэг. There is but one truly serious philosophical problem, and that is suicide. Judging whether life is or is not worth living amounts to answering the fundamental question of philosophy. All the rest, whether or not the world has 3 dimensions, whether the mind has 9 or 12 categories, comes afterwards. Буюу нөгөө Кантийн яриад байсан затар оюун логик ухаан зэрэг энэ 12 категорийг бид нар ярихаасаа өмнө бид нар энэ хүний өөрсдийн оршихуйн тухай буюу хэрхэн амьдрах вэ гэдэг энэ асуултанд хариулах нь маш чухлаа гэж үзэж байгаа. Тухайлбал Камюгийнхаар бол хэрхэн амьдрах вэ? Амьдрал юу н утга учиртай вэ гэдгийг асуух нь философийн хувьд бол ерөөхдөө fundamental буюу үндсэн асуултаа гэж үзэж байгаа нь бол эндээс харагдаж байгаа. За түүнээс дагаад Жон Пол Сартре гээд бас экзистенциал тухайн үедээ Камютэй хамт уран бүтээлээр төрж исэн ийм философч байгаа. We are condemned to be free. Тэгэхээр энэ философийн хэлсэн үг маань ерөөхдөө бол бидний эрх чөлөө бол бидний өөрсдийн яс шийтгэл юм а гэсэн ийм санаатай үг. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр абсурдизм гэдэг энэ философи маань өөрөө амьдрал өөрөө ийм хов хоосон ийм мөн чанартай юм байна. Нөгөө талд хүний өөрийнх нь амьдралын утга учирын төлөө зогсолтгүй эрэл хайгуул хийж байгаа энэ эрэл хайгуулч занад хүний өөрийн төрхөөс заягдсан зан чанар. Тэгээд энэ эрэл хайгуултаа бидчиж яваа энэ хүмүүний утга учирыг хайж байгаа энэ эрэл маань өөрөө энэ амьдралын өөрийнх нь энэ indifferent буюу ийм хий хоосон чанартай одоо нэгэн цэгт уулзгаараа энд одоо ийм том мөргөлдөөн болж ийн гэж үздэг. Энэ мөргөлдөөнөөс нэгэсэндээ энэ абсурдизм гэдэг энэ философийн ерөөхдөө гол үндсэн санаа эндээс гарч ирж байгаа маа гэж үзэж байгаа. За тэгэхээр бид нар бас амьдралынхаа ямарваа нэгэн мөчөд урд хожид магадгүй бид нар мэдээж өөрсдөөсөө магадгүй асуух байх хүн болгоо энэ амьдрал юу н ямар утга учиртай юм бэ? Миний амьдралын утга учир юу юм бэ? Бид юу н энэ ингэж амьдрсныхаа төлөө ямар төлөөс төлдөг юм бэ гэдэг асуултуудыг магадгүй хүн болгон өөртөө тавих бах. Камюгийнхаар бол энэ асуулт тавих өөртөө асуулт тавьж байгаа энэ мөч бол ерөөсөө хүний амьдралын одоо нэг томоохон мөчүүдийн нэг гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хүн ингэж асуулт тавьсаар ингэж эрэл хайгуул хийсээр байгаад хамгийн сүүлд яг юун төрөө зогсож байгаа юм гэхээр амьдрал юу н утга учиргүй юм байна штэ гэдэг энэ мөч төрөөрөө зогсож байгаа. Гэхдээ Камюгийн философийн хүрээнд бол энэ бол төгсгөл биш харин дахин шинээр төрөх өөрийгөө чөлөөлөх яг энэ мөч ерөөсөө энэ дээр гарч ирж байна гэж бол Камю философийн хүрээнд үзсэн байдаг. Камюгийн хувьд бол энэ утга учиргүй амьдралын төлөө ингээд тэмцэх нь өөрөө утга учиргүй юм биш үү гэдэг санаа одоо энэ философиороо гаргаж ирж байгаа. Гэхдээ сүүлд Камюгийн өөрийнх нь
үүн дээрээ эсрэгцүүлээд гаргаж ирж байгаа санаа нь юу юм гэхээр revolt гэдэг санаа ба. За revolt гэдэг нь бол Кэмигийн философийн хүрээнд ямар нэгэн байдлаар бослого хийх, хувьсгал хийх гэдэгтэй хамаагүй харин энэ амьдралын өөрийнх нь энэ indifferent мөн чанартай хэрхэн одоо хамт амьдрах вэ? Үүнийг хэрхэн эсэргүүцэх вэ? Буюу амьдралыг яг байгаагаар нь ямар ч шүүлтүргүүгээр одоо хүлээн зөвшөөрөх. Тэгээд түүнтэйгээ хамт амьдрах гэдэг санаа нэгсэндээ одоо revolt гэсэн санаа. Тэгэхээр энэ хүлээн зөвшөөрнө гэдэг маань ерөөсөө нэгсэндээ өөрөө өөрийгөө тохиолдолд одоо хайж сурахын нэр, амьдралаас зөрүүлээд ямар нэгэн зүйлийг хүлээхгүй байхын нэр, хэрвээ бурхан гэж байгаад хүн болгоныг адил тэгш бүтээгээгүй байх юм бол тэнд гомдох ш ердөө л амьдралын өөрийнх нь байгаа үнэн төрх нь ерөөсөө ийм тохиолдлын шин чанартай маа гэдэг ийм одоо санаа гарч иж байгаа. Тэгэхээр энэ бидний амьдралд тохиолдож байгаа тохиолдол бүрэн ийм абсурд чанартай, харин энэ тохиолдлыг бид нар чухалчилж авч үзэх. Тэгээд тохиолдлын эсрэг бид нар өөрсдөө үйлдэл хийх гэдэг маань нэгсэндээ энэ хүлээн зөвшөөрч байгаа байдал буюу бидний одоо энэ амьдралын өөрийнх нь мөн чанарын өөдөөс хийж байгаа тэмцэл буюу энэ revolt болж байгаа гэсэн санаа байгаа. За Camus ерөөхдөө бол энэ амьдралын өөрийнх нь хий хоосон indifferent мөн чанарт хүн бол ерөөхдөө гурван ерөнхий байдлаар үйлдэл үзүүлдэг гэж үзсэн байгаа. За нэгдүгээрт болгоод хүн өөрөө өөрөөсөө татгалзах буюу амиа орлох. За хоёрдугаарт нь болонгууд хүн ямар нэгэн гадны зүйлд итгэж үнэмших, өөрийнхөө итгэл үнэмшил биш, бусдын өөрт оногдсон итгэл үнэмшилд итгэх. За тэрэнд нь одоо шашин байж болно. За эсвэл орчин үед celebrity culture гэдэг юм уу, эсвэл ямар нэгэн итгэл үнэмшлийн систем зэрэг иймэрхүү одоо гаднаас өөрт тулгагдж орж ирсэн энэ итгэл үнэмшилд итгэх байдлаар өөрийнхөө эрх чөлөөнөөс дайжиж байгаа хэлбэр гэсэн. За гуравдугаарт нь болонгууд Камигийн өөрийн санаа буюу абсурдизмтай хамт амьдрах буюу абсурдизмыг эсэргүүцэх гэсэн ийм санаагаа. За энэ нь бол мэдээж Камигийн бол өөрийнх нь одоо үзүүлсэн хариу үйлдэл гэж хэлж болно. За тэгээд магадгүй энэ дээр existential philosophist за жишээ нь Жон Пол Сартре ч юм уу байсан бол үгүй тэгвэл хүн өөрийнхөө амьдралыг утга учирыг өөрөө бүтээж болно штэ гэж одоо үзэж болно. Тэгээ энэ бол existential philosophy-ийн гол санаа. Тэгээд харин энэ дээр болонгууд за Кierkegaard ч гэдэг юм уу Сартрегийн хэлсэн энэ leap of faith зүгээр юмд сохроор итгэж үнэмших, irrational байдлаар итгэж үнэмших чинь өөрөө Камигийн хувьд бол philosophical suicide буюу философийн хувьд хүн тэрнээсээ татгалзаж байна, ухарж байна гэсэн. Тэгэхээр энэ бол асар irrational одоо гаргалгаа. Тийм болохоор энэ бол байж болохгүй. Зүгээр амьдралыг яг абсурд байдлаар нь хүлээж ав. Тэгээд түүнтэйгээ хамт амьдр гэсэн санаа одоо Камигийн санаа байна. Тэгэхээр яг энэ дээр магадгүй Камигийн absurdism нь магадгүй Сартрегийн existentialism энэ философи хоёрын яг энэ заглаж байгаа энэ зураас нь болж байгаа гэсэн. За одоо бүгдээрээ эргээд Сизифийн домог руу орцгоё. За Сизифийн домог юу гардаг вэ гэхээр эртний Грекийн домогт Сизиф гэдэг одоо бурхан байгаа. Тэр бурхан нь одоо өөрийн залмих, овжин байдал, гүйлгээ авахаан зэрэг энэ байдлаараа одоо их танигдсан. Тэгээд ерөөдөө үхлийн бурхан болоод Хейдс хоёрыг хоёр удаа одоо ингэж хуурж тэр тамаас оргон зайлснараа алдартай. Тэгээд энийг нь ер нь бол үүнийх нь хариуд Zeus бурхан бол ерөөсөө underworld буюу одоо энэ там руу Сизифийг явуулаад тэгээ тэндээ ял шийтгэл өгдөг. Тэр оноос нь ял шийтгэл нь юу вэ гэхээр өдөр болгон уулын орой том хар булч чулууг уулын өөдөө ингэж төрөх. За тэгээд өглөө болмогц нөгөө чулуунд буцаад уулын бэлдээ очдог. За энэ түрээл буцаад уулын бэлдээ унаад байгаа энэ процессыг мөн хүргэлжлэх байдлаар ерөөхдөө энэ ял шийтгэлийг оноодог байгаа. Тэгээд эндээс хүрээ зүгээр бид нар философийн бос үүднээс харахад бол энэ бол бүр хамгийн магадгүй аимшигтай ял шийтгэл нэмшиг боловч харин Камигийн философийн хүрээнд бол энэ бол харин ч
үгүй юм а. Энэ бол харин ч утга учиртай зүйлээ. Сизиф аз жаргалтай байгаа шүү гэдэг санаагаар гаргаж ирсэн байна. Тэгэхээр энэ Сизифийн домог бол ерөөсөө л өнөө энэ абсурд амьдралын ерхий бэлэгдэл гэж үзэж болно. Орчин үед магадгүй бид нар жишээ татаж болох бах. Жишээлбэл бидний амьдрал ч гэсэн яг үнэндээ Сизифийн домгоос бас нэг их ялгараад байхгүй. Өглөө босоод шүдэ угаагаад өглөөний цайгаа уугаад ажилдаа явдаг. За дуртай ач дургуйч ажиллаа хийн. Буцаж орж ирээд гэртээ ирээд оройн хоолоо идээд кино үзээд унтдаг ч юм уу. Тэгэхээр энэ үйл явц биднийг магадгүй үхэн үхтэл үргэлжилж явсаар байтал амьдрал яг өчигдөр өнөөдөр маргааш 3-ийн хооронд ямар ч зааг байхгүй юм шиг бидний хэрвээ өнөөдөр өчигдөртөөгөө биш ээ бидний өчигдөр хэрвээ өнөөдөртэй адилхан байсан гэх юм бол бидний өнөөдөр маргааштай яг адилхан байх юм шүү гэдэг санаа. Тэгэхээр энэ юм болгон өдөр болгон яг энэ Сизиф шиг бид нар эгээл чулуу төрөхгүй ч гэсэн бидний зүгээр өдөр болгон босоод ажилдаа явдаг энэ байдал маань эргээд Сизифийн домогтой адилхан юм шүү гэсэн энэ санаа гаргаж ирж байгаа. Гэхдээ энэ дээр Камигийн эсрэгцүүлж тавьж байгаа санаа нь юу юм гэхээр Ками болонгод философийн хүрээнд Сизифийг аз жаргалтайгаар авч үзэж байгаа. Яагаад вэ гэхээр тэр Сизиф маань нэгэнт өөрөө өөрийнхөө хувь заяаг хүлээн зөвшөөрөөд хувь заяанасаа зүхтах шаардлагагүй өөрийнхөө хувь заяаг хүлээн зөвшөөрөөд амьдралынхаа угаасаа тэр ийм амьдралын өөрийнх нь ийм хий хоосон чанарыг хүлээн зөвшөөрснөөр одоо тэр өглөө болгон уулын өдөр тэр хар болж чулууг төрөх гэдэг нь бол өөрийнх нь хувьд бол маш утга учиртай ажил болоод эхэлчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ном маань юу гэж төгсдөг вэ гэхээр one must imagine Sisyphe happy гэж төгсдөг. Тэгэхээр энэ юу гэсэн үг ерөөсөө л Сизиф яг үндэ аз жаргалтайгаар амьдарч байгаа шүү. Аз жаргалтайгаар амьдралаа тэр чулууга төрж байгаа шүү гэсэн санааг энэ дээр бол Ками гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр дүгнэлт юу вэ гэхээр Камигийн тухайн үед хүрэх гээдсэн санаа энэ философийн хүрээнд яриад байгаа энэ санаа нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр энэ философи амьдрал өөрөө ийм хоосон чанартай гэдэг маань хэн нэгний одоо сэтгэлээр унах, готролд орох, амьдралдаа бууж өгөх шалтгаан огт биш юм шүү. Харин эсвэргээрээ нэгэнд амьдралын мөн чанар ийм юм байна. Амьдрал ухтаа өөрөө ямар ч утга учиргүй юм байна штэ гэдгийг яг өөрийг нь амьдралыг нь ингэж ямар ч фильтргүйгээр харсан тэр цаг мөчөөс эхлээд хүн одоо өөрийнхөө гав гинжнээс салж ерөөхдөө эрх чөлөөтэй болж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энд бол ухамсарын шин төвшөнд хүн очих. Түрүүн дугаар эхэлж хахад хэлсэн энэ бол төгсгөл биш, энэ бол эхлэл юм а гэж Ками бол энэ дээр ингэж үзэж байгаа. Тэгэхээр Камигийн энэ санаанд нэг дурддагдж байгаа санаа нь absurd hero буюу absurd баатар гэдэг нэг юм фигюр байгаа. Тэр нь юу юм бэ гэхээр ерөөсөө орчин үед одоо бид нар дуртай дуугаа сонсогч байдаг юм уу? Эсвэл өөрийн хувьд утга учиртай зүйлээ хийх. За амраг бүсгүйтэйгээ магадгүй паркд сэнгэрээ уугаад суух. Эсвэл дуртай номоо унших ч гэдэг юм уу. Энэ ингээд амьдралыг дүүргэж байгаа тэр өөрийнхөө цаг хугацааг дүүргэж байгаа энэ жижиг зүйлс болгон чинь ерөөсөө чиний амьдралын хамгийн үнцэнтэй зүйлсүүд байх ёстой шүү. Энэ өөрт тохиолдож байгаа энэ тохиолдол бүрээ чухлаар авч үзээрэй гэсэн ийм санаа ба. Тэгэхээр ерөөхдөө бүр хамгийн сүүлийн гол базаад хэлэх санаа нь л ерөөсөө л энэ өөрийгөө хүлээн зөвшөөрөх, амьдралыг өөрийг нь хүлээн зөвшөөрөх, тэгээд ерөөсөө л үүнтэй хамтран амьдрах гэсэн санаа. Гол Ками бол өөрийнхөө философи өөрөө ингээд гаргаж ирсэн байна.